Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээл хөдөлгөөн эрүүл мэнд хувцс өмсөх дараалал. Хичээлд идэвхтэй оролцоорой хүүхдүүдээ. Хичээлийн зорилго тэнцвэрээ хадгалан алхах, хөдөлгөөнөө тохируулан өвдөг өндөр өргөж өсрөх. Хувцсаа дарааллын дагуу өмсөх. Зургийг хараад байгаа тэгээрээ номхон зогсож гарыг доош шулуун байдлаар 1-8 тонн толгойг урагш нь хоош нь хөдөлгөнө. За хийцгээе. 1 2 3 4 5 6 7 8. Сайн байна. Дараагийн дасгал. Толгоогоо мөрний чигт эргүүлж хараад 2 тишээ 1-8 хүртэл тоолоод хийцгээе. 2 тишээ хараарай. 1 2 3 4 5 6 7 8. Сайн байна. Дараагийн дасгал. Урагшаа харсан чигээр толгоогоо 2 тиш нь хөдөлгөнө. 1 2 3 4 5 6 7 8. Сайн байна. Дараагийн дасгал. Гараа доош шулуу биеийн дагуу авч нуруу цэх байдлаар мөрийг 1-4 тонн урагш хойш эргүүлнэ. Урагш нь эргүүлье. 1 2 3 4. За хоош нь эргүүлье. 1 2 3 4. Сайн байна. Дараагийн тасгал. Хөлдөө мөрний хэмжээтэй зай авч гараа алдлаад 1-8 тоннд гараа алдсан хэвээр доош хагас тонгоож гараа ээлжлэн зөрүүлж 2 тишээ савлана. За тооллоо шүү. Хөлдөө мөрний хэмжээтэй зай аваад гараа алдлаарай. 1 гэхэд хажуу тишээ хазааж баруун гар зүүн хөлөндөө хүрнэ. 2 гэхэд босоод гараа алдал зогсно. 3 гэхэд зүүн гар баруун хөлөнд хүрээд 4 гэхэд гараа алдлаад зогсно. За хийцгээе. 1 2 3 4 5 6 7 8. Сайн байна. Дараагийн дасгал. Хөлдөө мөрний хэмжээтэй зай аваад гараа урдаа авч 1-8 тонн хагас сууж босно. Гараа урагшин чигээр нь аваад гарыг нуглахгүй шүү хүүхдүүдээ. Урагшин тооллоо. Доошоо суулаа. 1 2 3 4 5 6 7 8. Сайн байна. За одоо гэртээ байгаа тоглоом юм уу, бөмбөг, халбага юу ч байсан хамаагүй гартаа 2 гартаа бариарай. Тэгээд хевснийхаа голын зурааснаас гарахгүй алхана. Эсвэл урт даавуу ч юм уу тавиарай өргөн. Хэрэглэгдэхүүнээ бэлдээрэй хүүхдүүдээ. За тоглоомоо 2 гартаа бариад өргөн зураасны дагуу зурааснаас гарахгүйгээр өргөн замаас гарахгүйгээр чигээрээ алхана. За алхлаа. Нэг 2 3 4 5 6 7 8. Алхсан уу хүүхдүүдээ?
зурааснаас гарахгүй, гараа нуглахгүй, чигээр алхах шүү. Сайн байна. Дараа нь цагаан тулай зогсож байна. Удаан зогсохоор хөлн даардаг тул дэвхэр. Байрандаа өвдөх өндөр өргөж 1-10 тоон тоолж өсрөн бүгдээрээ. Өвдөх өндөр өргөсөн хэвээр сандал, тоглоом тойрч гүйж болно шүү. За, үсэрцгээе. Өвдгөө өндөр өргөөд гараараа өвдгөндөө хүрч болно. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10. Сайн байна хүүхдүүдээ. Одоо сандал юм уу тоглоомоо тойроод гүгээрээ. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10. Юм мөрөхөөс болгоомжлоод зөөлхөнгөө шүү хүүхдүүдээ. Сайн байна. Энэ юу вэ хүүхдүүдээ? Энэ хүүхэд гадаа гарах гэсэн чинь хувцас өмсөж чаддгүй. Энэ хүүхдүүдэд тусалцгаая. Та нар маань ч гэсэн хараад зааж өгөөд цугтаа хувцас өмсөөрэй. Хувцас ямар дараалал өмсдөг лээ хүүхдүүдээ? Эхлээд юу өмсөх ёстой вэ? Хамгийн түрүү нь дотор өмдөө өмснө. Дараа нь аймсаа өмснө. Дараа нь юу өмсөх вэ? Подолко өмснө. Дараа нь өмдөө өмснө. Өмдөө өмснөний дараа юу өмсөх вэ? Ноосн цамц өмснө. Дараа нь гадуур хувцасаа өмснө. Гадаа цас орж байгаа учраас хүүтэнд өөр юу өмсөх вэ? Малгай, ороолт, бээли өмснө, тийм ээ? Дараа нь юу өмсөх вэ? Тийм ээ, зузаан гутал өмснө. Гадаа гарахад бэлэн боллоо. Хүүхдүүд та нар маань гадаа гарахдаа хувцас дарааллын дагуу өмсөж байгаарай. Хичээлдээ оролцсон хүүхдүүдтэй баярлалаа хүүхдүүдээ. Баяртай.